Олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганд оролцож буй бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн дарга Чун Сэкюн Монгол улсын их хурлын дарга энх болттой уулзах үеэр хоёр орны харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Өндөр өсөлттэй байсан Монголын эдийн засагт хүндрэл тохиогоод буг бид сайн мэдэж байгаа. Найрсаг харилцаатай найрамдал нөхөрлөлөөр холбогдсон ойр дотн түншийн хувьд бүгд найрамдах Солонгос улс энэхүү хүндрэлийг даван туулах чиглэлээр та бүхэнд туслахад бэлэн байна гэж мэдгдлээ. Улсын их хурлын дарга энх болд төр засаг тогтвортой байх боломж өнгөрсөн сонгуулийн дүнгээр бүрдсэн. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж чадна гэдгээ бид итгэлтэй байна. Бид олон улсын балиудын сантай урьдчилсан тохиролцоонд хүрч хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохироод байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд бүгд найрамдах Солонгос улс санхүүгийн тусламж үзүүлэхээр болсонд талархаж байна гэлээ. Хоёр тал парламент хоорондын харилцааг өргөжүүлэх, эдийн засаг, бизнесийн болон бусад салбарын хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд үр ашигтай хөгжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Улсын их хурлын дарга энх болд танай оронд цөөнгөн монгол хүн ажиллаж амьдардаг, тэднийг тогтвор суурьшилтай ажилуулах, эрх ашигыг нь хамгаалах, туслан дэмжих асуудлыг анхааралтай авахыг хүслээ. Уулзалтанд оролцсон улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Намтай Баяр Монгол улсын засгийн газар гэрээг сунгах санал тавьсан. Ингэхдээ Монгол ажилчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, эрх ашигыг хуулийн дагуу хамгаалах ёстой гэж үзэж байгаа. Дадлагжигч хууль тогтоомжийг ягштал мөрдөх нь чухал гэсэн шаардлагыг бүгд найрамдах Солонгос улсын тал тавьж байгаа. Бид дадлагжигч ажилтнуудын асуудлыг эрхэлсэн нэгжиг бүгд найрамдах Солонгос улсад байгуулахаар төлөвлөж байна гэж мэдээлэл өглөө. Ноён Чун Сэкюн Монгол улсын их хурлын дарга энх болдыг эх 6 дугаар сард бүгд найрамдах Солонгос улсад болох Евразийн парламентын холбооны хуралдаанд оролцохыг урьсныг талархан хүлээн авлаа.